Эрхэм мөндөд тэнгэр шүтлэгтэн та бүгдийн амар Монголын айлтгаж байна. Энэ удаагийн мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэндээ Оросын холбооны улсын Брэди улсын Улаан Уд хотоос их эзэн Чингис хааны цагаан сүлд дахих олон улсын арга хэмжээг дамжуулан хүргэхэд бэлэн болоод байна. Их эзэн Чингис хааны цагаан сүлдний тахилах Оросын холбооны улсын Брэди нийслэл Улаан Уд хотод болж байна. Нээлтийн үйл ажиллагаа эхэлж цагаан сүлдний тахилгад оролцогчид тахилгын талбайд байраа эзлэмэгц их тахилгыг удирдах байгаа Брэдийн дээд зайран Баяр Жамбалович Цэрэн Доржиев нээлтийн үг хэлж бүгд найрамдах Брэд улсын засгийн газрын мэндчилгээг уншин танилцуулав. Үүний дараа Монголын бөөгний цэвэрлийн ерөнхийлөгч Жаргал сайхан анх удаа хөлийн чандад их эзэн Чингис хааны цагаан сүлдийг залж байгаад талархан баясаж үг хэллээ. Монголын бөөгний цэвэрлийн төлөөлөл, Монгол бөөгийн дархлагдсан зайран Бат Жаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Цэнт сүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Наран гэрэл, шүтлэгтэн Алтан цэцэг, удган Пүрэв дулам, Суд эвдэн нарын 6 хүн оролцохоор Оросын холбооны улсын Брэдэд хүрэлцэн иржээ. Газраас ирсэн зочид төлөөлөгчд баярын мэндчилгээ дэвшүүлв. Их тахилгад Монгол улс, бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан, Узбекистан, Герман, Тува, Хакас, Алтан хязгаар, Сибирийн бүс, Якут, алс дорнод эрхүү зэрэг газруудаас бөөнөр хүрэлцэн ирсэн байна. Залбирлыг бөөнөр өөрсдийн нутгийн зан үйлээр хийж байлаа. Жин үдийн цаг болоход Брэдийн бөөнөр цагаан наруул бурхны залбирал, дааллага, даатгал, өргөл, дэгдэлт хийж цагаан сүлдний тахилгыг эхлэв. ЮНЕСКО-гоос зарласан мянганы шилдэг хүнээр шалгарсан их хаан Чингисийн тархин шүтдэг цагаан сүлдийг Брэд бөөгийн зан үйлээр залах ажиллагаа Оросын холбооны улсын Брэдийн Улаан Уд хотод Тэнгэр бөөгийн төвийн тахилгын талбайд хийгдлээ. Оросын холбооны улсад анх удаа байгуулагдсан Тэнгэрийн ордны талбайд Брэд зан олон хуран цугларч их хаан Чингисийн тархин шүтдэг цагаан сүлдийг залах тахих зан уйлд оролцлоо. Их хаан Чингисийн тархин шүтдэг цагаан сүлдийг залах тахих ажиллагаа нь Оросын холбооны улсад сүүлийн олон зуун жил болж байгаагүй бөөгийн их тахилга гэдгээрээ онцлог билээ. Цагаан сүлдний тахилгын үйл ажиллагаа эхлэв. 9 хөлт цагаан сүлдийг залан ирж цагаалах зан үйл хийж залбирал үлдэв. Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн төлөөлөл, Монгол бөөгийн байгууллагуудын төлөөлөл, тэдэнтэй хамт Монголын үндэсний бүхий баг тамирчид нэгдэн Брэдийн 9 хөлт цагаан сүлдэнд залбирал үлдэв. Тахилгын зан үйл зориулсан Брэд номын ба шагааны наадам эхлэв. Наадмын үеэр Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхнаас Орос Брэдийн 3 телевизийн сурвалжлагч нар ярилцлага авсан байна. Богд Чингис хааны оюун санааны өв, агуу байдал, дугуй ширээний хуралд үндсэн элдэгдийг Догбаева Эренчинов хийсэн юм. Өрөөц байдлаа гээгүй, өөрийн гэсэн онцлогийг алдалгүй, эв нэгдэлтэй байх, тус бүртээ уламжлалаа хадгалах, үлдээх, хамгийн гол нь хүн төрлөختөнд Тэнгэрийн хуультай зогцсон орших нь мөнх Тэнгэрийн хүү Чингис хааны зүтгэж бүтээсэн зүйл юм. Цэргийн стратеги буюу дипломат харилцааг хөгжүүлэх, их ясаа, Ниас товшаа кодуудыг бий болгох, богдын аливаа ажил нь эцэг Тэнгэрийн хүндэтгэх зан үйлээс эхэлж адислал хамгаалтаар дүүрэн байв. Цагаан сүлдний түүх 1206 онд эхэлдэг. Хуралдаанд Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн байгууллагын өнөөгийн байдал зорилттой мэдээлэл хийж, Монгол бөөгийн тэргүүн зайран Наран гэрэл, Монгол төрийн цагаан сүлд сэдвээр илтгэлээр оролцов. Хуралдааны хааж цагаан сүлдний тахилгыг зохион байгуулсан Брэдийн их зайран Цэрэн Доржиевч үг хэлсэн байна. Тахилгад оролцогчдын хүлээн авалт болж зочинд шагнал гардуулах ёслол болов. Хүндэтгэлийн хүлээн авалтыг нээж Тэнгэр төвийн тэргүүн Брэд бөөгийн их дээд бөө Баяр Жамбалович Цэрэн Доржиевд талархал илэрхийллээ. Энэхүү хүлээн авалтанд олон улсын болон бүх холбоотын бүс нутгаас ирсэн төлөөлөгчид харагджээ. Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан цагаан сүлдний тахилгад оролцсон зарим Брэдийн удаач нарт мөнх Тэнгэрийн төлөө мөнгө ба хүрэл шонхор медалаар шагнаж Брэдийн Тэнгэр төвд дурсгалын зураг гардуулсан байна. Их хаан Чингисийн тархин шүтдэг цагаан сүлдийг тахих ажиллагаанд Монгол бөөгийн нэгдсэн хэвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн дархлагдсан зайран Бат Жаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Наран гэрэл, Монгол бөөгийн тэргүүн удган Цэнцэн нарын төлөөлөгчдөд оролцсон байна. Сумдаас ирсэн улаач нарын төлөөлөл, улаач нар мөрөн хотын төв талбай дахь Монгол улсын бие даасан тусгаар тогтносон улс байхын төлөө тэмцэгч, манжин дарлыг эсэргүүцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэг туслахын гол удирдагчдын нэг бол Хотгоодын Баатар Шадар ван Чингүнжийн хөшөөд хүндэтгэл үзүүлж залбирал хийлээ. Халахын өндөр Гэгээ зан одод тэргүүлэн Манж Чин гүрэнд 1691 онд Долнуурын чуулган дээр дагаар орж
Манжин инх хамгаалан хааны зарлагаар анхдахаар богдож явцсан там хотгтыг халах Монголын шарын шашны тэргүүнд алавжуулж халахын 50 ноёнд цол зэрэг чимэг олгожээ. Энэ байдал цаашдаа Оросын хаан тус чин гүрний хооронд Латин Орос манж хэлээр байгуулсан анхны гэрээ болох нэрчин гэрээ байгуулах үндэс болсон байдаг. Гэрээ 19-р зууны дунд үе хүртэл хүчинтэй байсан байна. Ийм нөхцөл байдлаас улбааж Монгол улс дэлхийн газрын зурагнаас ашигтан хэвлэгдэж байжээ. Энэ нөхцөл байдалтай үед хотгоодын ван амар санаа, хотгоодын шадар ван Чингүн жимнар урдаас тохирсон ёсоор Манжин эсрэг тэмцлээ. 1755 онд эхэлж Монголын ард түмний 3 жилийн эх оронч тэмцлийг өрнүүлсэн юм. Монгол улсын түүхэнд Манжин ноёрхлын эсрэг цусны эцсийн туслыг зарах зоригтой тууштай тэмцсэн жинхэнэ эх оронч Баатар мөн хэмээн түүний үйл хэргийг үнэлсэн байна. Хусгал аймгийн Мөрөн хотод Монголын бөөгн нэгдсэн удирдлагууд ажиллах хугацаанд амралтын өдөр байсан гэдэгч Хусгал аймгийн засаг дарга Төмрбаатар биднийг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд Монголын бөөгн нэгдсэн ерөнхийлөгч Жаргал сайхан, Дэд цэг гишүүд, Монгол бөөгийн их удган Бадам Сүрэн, Хусгал аймгийн бөөгн хөрөлнгийн удирдагч Баярцаа нар оролцлоо. Монголын бөөгн нэгдсэн ерөнхийлөгч Жаргал сайхан Монгол бөөгийн өнөөгийн байдал, хэтийн зорилгын тухай танилцууллаа. Оросын холбооны улсын Тува, Бурят улсад Монгол бөөгийн шүтлэгийн төвөөг улсаас санхүүжүүлэн байгуулсан байна. Тува, Бурят улсад бөөг Монгол үндэсний шашин хэмээн хүлээж зөвшөөрсөн байдаг. Хусгал аймгийн засаг дарга Төмрбаатар Монголын бөөгийн нэгдсэн удирдлагын хүсэлтийг хүлээн авч Монгол бөөгийн удирдлага сурталчилгааны төвийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэж өглөө. Монгол бөөгийн өнөөгийн нүүр царай болсон Хусгал нутагт бөөгийн удирдлага сурталчилгааны төв байгуулах болсон нь Монгол бөөгийн уламжлалт төвийг хамгаалахад маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Өнөөгийн Монгол бөөгийн төв нутаг болсон Хусгалд гадаадын жуулчид их ирдэг билээ. Тэднээс бөөгийн зан үйл суралцахаар шав болсон гадаад иргэд олон байна. Бөөгийн нэгдсэн жилийн энэ чухал онцлог үйл явдал нь Монгол бөөгийн цол олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа байлаа. Хусгал аймгийн бөөгийн хэрэглэн Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн байгуулагдсан жилүүдэд хийгдсэн үйл явдлуудыг харуулсан баримтат кино үзэж хуучлан дурсан ярилцлаа. Нээлтийн үйл ажиллагааны эндэр дээр өнөө цагт Монголын бөөгийн байгууллагын хөгжлийг нуруундаа тээж яваа. Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн удирдлагууд Жаргал сайхан, Бадам Сүрэн, Нанжаа, Оюун туул, Наран гэрэл, Цэд Сүрэн, Солонго, Баярцаа, Оюун бэлэг нар гарч Монгол бөөгийн цол гардуулал өглөө. Тусгайлан зассан төв хооны өмнө Монгол бөөгийнхөө эрхэн дээд хүндэтгэлд цол тэмдэгэ хүлээн авахаар Монгол бөөнөр гарч ирэв. Монгол бөөгийн тэргүүн зайран цол тэмдэг батламжийг сансар балдан дорж Монгол бөөгийн зайран удган цолыг дүүрэн жаргал, инх туяа, маам, дэлгэр, эрдэнэ цагт отхон Бямжин нарт тус цол олгосон байна. Өнгөрч буй 2025 онд Монгол бөөгийн төлөө өөрийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан Монголын улаач нарын төлөөлөлд шагналд гардууллаа. Энэ өдрийн хамгийн эрхэм дээд шагнал мөнх тэнгэрийн төлөө алтан шонхор шагналыг Монгол бөөгийн тэргүүн удган Бадамд гардууллаа. Тэрээр өндөр настан хэдий суманда талх удирдаж ойрын сумдуудаа хангах ажлыг хийж залуу үедээ үлгэрэл манлайлалыг үзүүлж байгаа билээ. Мөнх тэнгэрийн төлөө мөнгөн шонхор медалаар Баярцаа, Оюун бэлэг, Минд баяр, Наран цэцэг, Амар санаа, Бэлгүүн нарыг мөнх тэнгэрийн төлөө хөрөл шонхор медалаар Маам, мөнгөн туяа, Альма, ижил мөн нарыг шагналсан байна. Эдгээр шагналыг Монголын бөөгийн нэгдсэн хэвлэлийн дэд цэцгийн хурлын гишүүд Хусгал аймгийн бөөгийн хөрөлнгийн удирдлагууд улаач нарын гэртэн зүүж өглөө. 2025 онд ажил хөдөлмөрөөр шалгалсан удган Альмаад Хусгал аймгийн шилдэг зүтгэлтэн өргөмжлөөр Монгол бөөгийн их удган Бадам Сүрэнд мөнгөн тулгаар шагнаж гардууллаа. Залуу манлайлагч өргөмжлөөр бөөгийн байгууллагын залуу зүтгэлтнүүд Амар санаа, Бэлгүүнээ, ижил мөрөн нарыг тодруулж шагналаа. Үндсэн үйл ажиллагааны дараа цол шагнал авсан хүмүүс зориулсан Баярын цэнгүүн болов Монгол бөөгийн цол төр олон нийтийн шагналаар шагнагдсан алдартангууд улаач нар түшээ шүтлэгтэн автаа зориулж урлаг соёлын алдартангууд айдууны мэдлэгээ дэвшүүлсэн байна. Мөн цэнгүүнд удхан цэрэн айдууны мэдлэгээ дэвшүүлэхийн зэрэгцээ түүний шавь нар уран бүтээлийн дээжээ өргөн байлаа. Ийхүү Хусгал аймгийн бөөгийн хөрөлнгийн ёслолын байдалтай бас ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн арга хэмжээний Монголын уламжлалт бөөгийн нэр цуутай удаач нараас Эренчин Лөмбийн Маама зарин оролцсон. Монгол бөөнөр нэгдэх үед ажиллагаа
үйл явцад ийм арга хэмжээнд томоохон түлхэц өгөх нь дамжиггүй. Гайхалтай өдөр байлаа. Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолын 249 жилийн ойн баярыг Монгол найзууд болон олон улсын түншүүдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлж, домогт Америкийн баруун хязгаар гэгддэг үеийн үзэл санааг амьлуулсан нэгэн үдшийг зохион байгууллаа. Улаанбаатар хот дахь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны хүндэтгэлийн хүлээн авалтын хөө өрмөцгөн маягаар Америк тусгай тогтнолын баярыг мэдчилж мөнх тэнгэрийн оронд Америкийн сүр сүлдийг элтгэн хийгдлээ. Америк нэгдсэн улсын тусгай тогтнолын 249 жилийн ойн баярын арга хэмжээнд Монгол дахь шашны тэргүүний урилгаар оролцлоо. Монголын богино нэвтрүүллийн төлөөлж тэргүүн жаргал сайхан Америк нэгдсэн улсын тусгай тогтнолын 249 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов. Бүгд найрамд гарцал Солонгос улсын удирдагч Ардын армийн ерөнхий командлагч Бүгд найрамд гарцал Солонгос улсын 2 удаагийн баатар маршал Ким Чен Ирийн мэндэлсэн түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд Монгол улсын ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Од Баяр оролцож Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхийн загтлыг Бүгд найрамд гарцалсан Солонгос улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Синход гардуулан өглөө. Тэмгэлт ойн баярын ажиллагааг нээж Бүгд найрамд гарчилсан Солонгос улсын онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Синхо баяр хүргэж нээлтийн үг хэллээ. Түүний дараа бас Монгол Бүгд найрамд гарчилсан Солонгос улсын парламентын бүлгийн дарга эс лүндэг үг хэлж баяр хүргэв. Баярын ажиллагаанд Ахмад дипломатч Лом Бүгд найрамд гарчилсан Солонгос улсын сургууль төгсөгчид оролцлоо. Монголын бөөгийн нэгцийг төлөөлж тэргүүн жаргал сайхан одон тайнаар урилгаар оролцлоо. Бүгд найрамд гарцсан Солонгос улсын удирдагчдыг Монголд айлчлахад Монголын бөөгийн нэгцийн ерөнхийлөгч жаргал сайхан Монгол улсын хүндэт харуулын 032 дугаар ангийн намын дарга Эдэр залуу Ахмад Султаагаар ажиллаж байсан байна. Улаанбаатар хот дахь Оросын үнэн алдартны ариун гурвлын сүм үйл ажиллагаагаа явуулж ирсний 160 жилийн ойн хүрээнд Монголын бөөгийн нэгцийн удирдлага аймагуудын удирдагч нар Улаанбаатар хот дахь Оросын үнэн алдартны шашны гэгээн Троцкийн сүмийн үйл ажиллагаатай танилцлаа. Гол сүмтэй танилцсны дараа Монголын бөөгийн нэгцийн төлөөлөл сүмийн байранд Оросын үнэн алдартны шашны тухай сонирхолтой яриа сонсож асуулт тавьж харилцан ярилцлаа. Оросын үнэн алдартны шашны гэгээн Троцкийн сүм нь 160 жилийн өмнө буюу 1864 оны 4-р сарын 3-ны өдөр нийслэл хүрээнд дэх Оросын хаант улсын ерөнхий консулын газрын дэргэд Оросын үнэн алдартны шашны гэгээн Троцкийн сүм байгуулагдсан төвхтэй. Александр Невский агуу цэргийн жанжин мөн төр засгийн удирдагч байсан ба тэрээр Монгол хаадын хүндэтгэлийг хүлээн авч чадсан нэгэн билээ. Харин Питер Орденскийн тухайд гэвэл тэрээр их эзэн Чингис хааны ач хүү Бэрх хааны үеэл дүүн байжээ. Питер үнэн алдартны шашин хүртэж усан баталгаа хийлгсэн ба хожим нь агуу Оростой хотод үнэн алдартны сүм хийд байгуулж байсан төвхтэй. Өнөөдөр гэгээн Троцкийн сүм Монгол дахь шашин хоорондын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэгээн Троцкийн сүм Монгол дахь Оросуудаар зогсохгүй Серб, Белорус, Гүрж, Молдав, Армян, Польш болон үнэн алдартны шашин хүртсэн монголчууд болоод бусад сүсгтэн олны шашны амьдралынх нь төв болсон. Монголын улаач нар Монголынхаа уул усанд тахилах хийж залбирч явахдаа хил хамгаалах ангиудаар орж танилцж байсан. Харин энэ удаа зэвсэг түвшний ангитай анх удаа танилцж хорондоо генерал Ямдангийн нэрэмжит цэргийн гавьяаны улаан тугийн болон байлдааны гавьяаны одонд Улаанбаатар цэргийн хүрээний ёс зүй журам сахиулах зэвсэг түвшний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүний ахуй амьдралтай 21 аймагаас ирсэн улаач нар үзэж танилцлаа. Хорондоо генерал Жамсрангийн Ямдангийн хөшөөн дээр дурсгалын зураг авахулснаар бидний танилцах ажиллагаа эхэлсэн билээ. Түүний хөшөөн дээр хийсэн миний цэргийг эцэг тэнгэр өршөөг итэгүн газар ивэ гэдэг үг бол Монгол бөөгийн тамлаг дуудлагын үг хүлээ. Жагсаалын талбай жагсан хүндэт харуулын торгон цэргүүд жагсаалын үзүүлэх тоглолт хийсэн байна. Жагсаалын үзүүлэх тоглолтын дараа ангийн алдрын тасалгааг үзэж сонирхлоо. Монгол төрийн хүндэт харуул өн удаан жилийн урт түүхтэй билээ. Эртнээсээ монголчууд эр цэргийн сор болсон залуусаа торгон цэрэг хэмээн цоллож хаан ордноо хамгаалуулдаг байсан өдөгөө цагт хүндэт харуул болон өргөжжээ. Өдөгөө цагийн төрийн хүндэт харуулын үүрэг өсөн нэмэгдэж ёсол хийгээд харуул хамгаалтын үүргийг зэрэг гүйцэтгэдэг болсон. Тус ангийн намын байгууллагын дараагаар Монголын бөөгийн нэгдсэн ерөнхийлөгч Жаргал сайхан залуу наснда ажиллаж байжээ. Төлөөгийн даваанаас уруудаад 3 км-ийн зайд нэгэн амралтын иж бүрэн зохицлоор баригдсан байна. Энэхүү зохицол нь хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж төрд хувийн өмчийн мөн чанарыг харуулж байгаа юм.
Болгон аймгийн уугуул Үлзий нутаг өөрийн санаачлагаар энд жилийн хугацаанд амралт үйлчлэгийн зохицолоор байгуулж дуусч байна. Монгол бөөгийн тэргүүн дээд зайрын Үлзий хотог бол маш хөдөлмөрч, бүтээлч, нийгмийн зүтгэлтэн билээ. Түүний бүтээн байгуулалтаар бид бүхэн бахархаж байна. Биднийг очиход тус орчлын хоол үйлчилгээ, худалдааны төв, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад бэлэн болсон байна. Зуны дулаан удирдлыг ашиглан зочид буудлын байшингууд гэр амралтаа бэлэн болгосон байна. Өнөөгийн тавигдаж байгаа шаардлагын хүрээнд дотроо бие засах ба угаалгын өрөөтэйгээр орчин цагийн амралтыг хийжээ. Монголын бөөгийн нөхцөл эвлэлийн түүхээс танилцуулж байна. Монгол бөөгийн төлөө амьдралаа зориулсан дархан модон Дөгүсрэнгийн их жаргал нь Көсгөл аймгийн Баянзүрх сумд төрсөн. Тэрээр модон нохой жил хуур манжгаан авч модон гахаа жил тэнгэртэйгээ золгосон. Өөрийн удмын Мониа ээж, Айжа буурал, Хярын аав, Гиз бодны аав болон хан хөхий бусад архтын сүлдэлсэн тэнгэрүүдтэйгээ уулздаг. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгсэн үүргээрээ 1990 оноос 2000 онд удхан инх жаргалын гүйцэтгсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна. Бөөгийн анхны байгууллага байгуулагдсанаар Тэнгэрийн улаач нарын зан үйл, ёс заншил болон толгомдсон олон асуудалд хариулт өгөх газартай болов. Тэрхүү байгууллагыг удирдах Монгол бөөгийн үйл ажиллагаанд бодтой хувь нэмрээ оруулж зүтгэж ирсэн гавьяа Монгол бөөгийн дархан удам инх жаргалд ноогдсон юм. Монголын бөөгийн өнөөгийн түүхийн төвшөнд хүргэх хэдэн мянган Тэнгэрийн улаач нарт чиг хандлагыг тодорхойлж өгөхөд түүний оруулсан хувь нэмэр их билээ. 1990-ад оны үеэс Монголын бөөгийн түүхийг бичилцэж явсан мөн өнөө цаг үед Монгол бөөгийн төлөө үйл хэрэгээрээ манлайлан явсан Монгол бөөгийн дархан удам инх жаргалыг бахархан дурсдаг. Монголын бөөгийн дархлагдсан удам инх жаргал ахлагчтай бүрэлдэхүүн нь бүгд найрамдах Солонгос улсад явагдсан ЮНЕСКО-тай хамтарсан олон улсын бөөгийн фестивалд оролцож түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Инх жаргал нь бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах ажилласан Солонгос ард улс, бүгд найрамдах Солонгос улсын соёлын аташаатай хийсэн уулзалтанд оролцож олон улсын хамтын ажиллагааны эхлэлийг тавилцахад зохих хувь нэмэр оруулсан юм. Бид Монголын хэмжээнд бүтцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорж байна. Бидний зорилго амжилттай биелж байна. Ийм хэмжээнд ажилласан Монгол бөөгийн дархлагдсан удам инх жаргалд талархал илэрхийлж баяр өргөсөн хүмүүс олонтой байдаг. Байгаль дэлхий, хүн хоорондын хүй холбооны илэрхийлэл шүтэн болсон мөнх тэнгэр, эзэн Чингис хаанаа эрхэмлэн шүтсэн үндэсний үзэл, Монгол бахархал, соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж шүтэж ирсэн мөнх тэнгэрийн үздийг дэлгэрүүлэх болон бөөгийн байгууллагыг байгуулж төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж 2013 онд төрийн дэд шагнал Алтан гадас одон Монгол бөөгийн шилдэг удган цом өргөмжлөлөөр Монголын бөөгийн нэгдсэн эвлэлээс мөнх тэнгэрийн төлөө хүрэл шонхор, мөнгөн шонхор, алтан шонхор медаль 7 одонгоор шагнагдсан. Түүний бодит тусалцаа өнөөдөрч бидний өдөр тутмын амьдралд өгүүлэгддэг хэмээн Монгол бөөгийн ерөнхийлөгч Жаргал сайхан нэгэнтээ дурссан байдаг. Өн эртнээс өнөө хурч ирсэн эртний түүхэд Баян Улгийн аймагт монголчууд нутгаа орхин их нүүдэл хийж цөөн хэдэн урийнхаа тооноор үлджээ. Монгол нутгийн баруун хязгаарт олон мянган жилийн өмнө үг дээдсээ үлдээсэн хадны зургийн галерей байдаг. Хүн төрлөختөн үүсэл хөгжлийнхээ ихэнх үед өөрсдийн түүхээ хадан дээр хэдэн километр өргөлжилсэн урт зургийг зурж үлдээсэн газар өөр хаач байхгүй. Монголын бөөгийн нэгцэвдээр ерөнхийлөгч Жаргал сайхан Оромын парктаар хийсэн уулзалт дээр хэлсэн үгэндээ өвөг дээдсээр уламжлагдсан ирсэн агуу их нүүдлийн соёлоор шин зунд зогтсон ертөнцийн хүмүүсийн сонирхсон үздэг гайхамшиг болгон дэлгэрүүлэхийг зорж байна гэж онцлон хэлсэн юм. Үнэхээр дэлхийн хүмүүс Монголд ирж хэдэн мянган жилийн өмнө өвөг дээдсийн үлдээсэн өв соёлоо үзэх гэж ирдэг нэгэн газар тэнд байгуулагдана гэж мөрөөддөг. Тэр биелнэ. Монголын түүхэнд домогт тулаан болсон толб нуурын баруун талд өмнгийн голын гүүрний хажууд оройхон олон хорон цуглуулж эдээ цагаагаа дийлгэж хуураа татан туйсаа хайлж нутаг нутгаас ирсэн 108 буу улаач нарыг угтан авсан билээ. 2013 оны 5 сарын 23-ны өдөр Уянт сумын соёлын төвд цас тарихны тахилгын түүх болгоны хэлбэр эрдэм шилжгээний баг хурал болж дараа нь Монгол бөөгийн дархлагдсан удам инх жаргал 70 ахмад настан 300 хүүхэд
удган наран гэрэл 50 ахмад настан 70 хүүхдэд бэлэг тарааж хөнтгөл үзүүллээ. Нэгдсэн их тахилгын нарны залбирлыг Монгол бөөгийн их дархан удган бачлуун толгойлж Цэнгэл хайрхны нэгдсэн их тахилгын хайрхны Монгол бөөгийн их зарин дарслын Монгол бөөгийн тэргүүн зарин дангаас өн Монгол бөөгийн тэргүүн удган их манаар их тахилгын тусын тахилгыг удирдах хийсэн юм. Цэнгэл хайрхны нэгдсэн их тахилгын галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган ягмас руу толгойлж байсан юм. Тахилгын зан үйл дуусмагц Оройн хаан олон түмэн 80 гаруй харваачид оролцсон сурын харваа үндэсний бүхний барилдаан наадмаа эхэлсэн юм. Аян зам сонирхолтой зүйлээр арим байдаг. Иргэн тойрон хашаан дотор шууд цугларсан байсан. Монголын бөөгийн нэгдсэн үеийн ерөнхийлөгч Жаргал сайхан аймгийн иргэдийн хурлын дарга, аймгийн засаг дарга, прокурор, хэлийн зэрэг зэвсэг түвчин цагдаа болон хүчний байгууллагын удирдлагуудтай уулзсан. Олон 100 жил тасарсан их хайрханд хүндэтгэл үзүүлэх их тахилгад Оройн хаан олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлсэн байлаа. Энэ тахилгыг хийхэд Баян Улгийн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч гишүүн Нансал маань түүний нөхөр Алтан цойж, Бат цөх, Болд нар тусалсан билээ. Нутгийн зон олон сайхан сэтгэл талархаж байгаагаа Монголын бөөгийн нэгдсэн үеийн удирдлага илэрхийлсэн билээ.